Ер нь дулаалгын материал гэдэг бол маш энгийнээр хөнгөн хөвсгөр материал байх ёстой. Мэдээж нөгөө талаасаа чанартай бүтээгдэхүүн байх ёстой. Шошготой, шошгон дээрээ техникийн үзүүлэлттэй дулаалгахаар шийдсэн бол нэгдүгээр дулаалгын материал гэсэн зүйлийг нь, хоёрдугаар хин хийсэн тодорхой, техникийн үзүүлэлт нь тодорхой ийм зүйлийг л амжилсан. Тухайлбал энэ бол нэг төрлийн эрдэсхүүн дулаан дамжуулалтын үзүүлэлт нь 0.38 ч гэдэг юм ингээд бүх үзүүлэлт нь тодорхой байж байдаг. Технологийн хувьд хэд хэдэн үндсэн зарчмууд байдаг. Нэгдүгээр гадна талаасаа дулаалах ёстой гэсэн үг. Хоёрдугаар тасралтгүй дулаалах ёстой. За мэдээж гуравдугаар нөгөө байгалийн одоо бороо шоноонд норохгүйгээр байх ёстой шүү гэдэг. Ус чийг нь дисвэртэй, дисвэргүй гэсэн материалууд бий. Дисвэргүйг нь бол эргээд бас хурц бороо чигнээс яаж хамгаалах вэ гэдгээ бодох ёстой гэсэн үг. Тэгэхээр үндсэн технологи нь бол энэ зүйлүүдийг бариад хийчихэд яг нэмэлтээр бол хангалттай зузаан байх ёстой л гэсэн зүйлийг хэлсэн.